Сайн бацгаана уу? Цэцэрлэгийн багш боловсролд оролдооны багшийн төрөлд оролцогч Баяраа Өвгтэй мөхтэй байна. 2013-аас 2018 онд дорд их сургалтыг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр төгссөн. Боловсрол судлалын магистр зэрэгтэй хүүхд төрийн сонирхол хэрэгцээнд толгуурлан тоглооны орчинд бүрдүүлж бие даам бүтээлчээр сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ гэсэн зорилготойгоор 2018 оноос Дорнот аймгийн Хэрлэн сумын институт цэцэрлэгт 6 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдүүдийнхээ багшийг анх хараад үлгэр дуурайлалт авч тэднэр бахархан энэ мэргэжлийн эзэн болсон. Хүүхдийн ертөнцийг өөрийн нүдээр харахын төлөө хичээн ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийн үнэлгээгээр баг бүлгийн 25 хүүхэд хамруулан 68 эртний үнэлэгдсэн. Энэ хичээлийн жилд хүүхдийн хөгжлийн үнэлгээнд 27 хүүхэд хамруулан 76% ахсдаагаар үнэлэгдээд байна. 2023 онд багш гүйцэтгэлийн үнэлгээнд 91.2%-тай 2 дугаар түвшинд, 2025 онд багш гүйцэтгэлийн үнэлгээнд 93.2%-тай 5 дугаар түвшинд тус үнэлэгдсэн. 2018-аас 2026 оны хичээлийн жилүүдэд бүлгийн анги танхимаа өөр өөрийн арга зүй болох хавчаараар багшийн туслахтайгаа хамтран хүүхдийн насны онцлог түвшинд тохируулан хэрэглэгдэхүүн хийж ашиглан ажиллаж байна. Бүлгийн төвүүдэд ёс заншил уламжлалаа нэг эрүүл ахуйн зөвлөгөө зөвлөмжийг дагах номтой нөхөрт дадлыг төлөвшүүлэн ажиллаж байна. Эцгэх асран хамгаалагч хүүхдүүдтэй болон бусадтай зөв боловсон харилцдаг цаг баримталдаг, бусдад зөв үлгэр дуурайлан үзүүлэн ажилладаг. Тэдэнтэй харилцах тэмдгэрээр дамжуулан хүүхдүүдийн хөгжлийн эцсийн талаар мэдээлэл дамжуулах, насны тохирсон тасгал даалгавар өгч хамтран ажиллаж байна. Нийгэмд нөлөөлөх манлайлалын ур чадвараар 2019 оноос эхлэн байгууллагын үндэсний бичгийн зөвлөлийн дараагаар ажиллаж байна. Хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулах, эрх зүй тухамсарт соёлыг дэвшлүүлэх зорилготойгоор багш ажилчдын хууль эрх зүйн мэдлэг болоо танимыг төгс орсон Алтан хоох тэмцээн хос бичгтэн хөтөлбөрийн хүрээнд байгууллагын 37 албан хаагчийн дунд бидний өв Монгол бичгийн минутын уншлага, хичээнгүй бичвэр, таавар, аяхгүй сэтгэн бодох тэмцээнийг зохион байгуулж ажилласан. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бага насны хүүхдүүд гар утасны зөв хэрэглээг хэвшүүлэх, номтой нөхөрлөх, унших дадал хэвшүүлэх хамгийн зөв сонголт бол бие ном цэгимэн захим номын санд 6 багш ажилчин сонгон уншлагад хамруулан ажилласан. Мөн байгууллагын багш ажилчдад Монгол бичгийн захин бичвэрийн үндэсний бичиг аппликейшнийг хэрхэн ашиглаж бичвэр бичих, мэдээлэл өгч гар утас компьютер дээр бичүүлэн дадлага сургалт явуулсан. 2021 оноос эхлэн хүүхэд хамгаалал дадлага сургалт үйл ажиллагааг сар бүр тогтмол зохион байгуулан багш ажилчдад хүүхэд хамгааллын тухай хуулийн гэр бүлийн орчинд хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд хуулийн заалт бүрийг дадлага ажиллаар баттган сургуульдад хамрагдсанаар бүлгийн 26 эцэг эхчүүдэд хуулийн заалтын хүүхдийн эрхийн талаар гарын авлага хэвлэн тарааж түгээн дэлгэрүүлэлт хийсэн байна.